Ганнамын тэр дэлгүүрүүд үнэтэй тэгтээ айгүй хөөрхөн загвартай амар олон гоё байгаа юмны алийг нь авахаа ингээд мэдгүй ингээд зүрх бараг төг гээд байгаа маш. Нэг олцсон дээрээ яадаг юм би авчээ гэж бодсон. Энэ зун л энийг өмсөхгүй бол нэрээ please өмсгөр бүр зүгээр уушлаараа заяа. Зүгээр уушлаараа. Нэ онны монни гэж яагаад энэ хоёрыг нийлүүлээд 400,000 вон авсан заяа. Hello everybody! Welcome back to the video. Яа текст жоохон гацчлаа. Халуун байна. Монголын нар хайчуу, эх орны минь нар хайчуу, орхин яван одлоо 23 нар буцлаа гэдсэн чи эргээд ирчихв. Эйггүй халуун байна. Гэрт бүр яг халууцж унлаа. За anyways guys, дараагийн ээлжис влогдод автаа морил тэгээд энэ удаагийн влогоор бүгдээрээ Солонгосоос авсан шопинг хийсэн зүйлүүдээ хамт unbox. Би ч яг 2 дахь баг unbox хийж авлаа. Сонирхуулахад их зүгээр юм байна. Дээрээс нь ямар хэсэгт шопинг хийсэн надад бас илүү таалагдсан бэ те. Бүгдээрээ гоё хамтдаа туршлагаан бас хуваалцъя. За инглээ. Би өштэй хамгийн дээдэлтэй би яг 14 хон жоохот Airbnb бол 5 хоногийн миний $385 болж исэн. За тэгээд тэр 385 дээрээ өсрээд бүр хамгийн макста $1000 хүртэл өрхөөлүүл гэж би бодож исэн. Тэгсэн чинь яг үнийг хэлэхэд сагарсан. $1000 сангалтай сагарсан. Тэгээ яагаад гэдгийг одоо угаасаа удахгүй та харуулъя заяа. Дэлгүүрт бүгдээрээ ингээд оронгууд амар олон юм дундаас нэг юм уу хоёр энэ гайгүй мэн гэ авдаг штэ. Тэгсэн чинь Солонгосын дэлгүүр тэр юм хөөрхөн юм яжил нөө би чинь жижигхэн битээ тийм миний охтуудад таарсан палаж малаж бүр яг нэг хүн өдөж байгаа юм шиг тиймэрхүү өмнөд бүр амар их заяа. Ганнамын тэр дэлгүүрүүд үнэтэй тэгтээ айгүй хөөрхөн загвартай. Гаднаас нарчгуудаа гэд ингээд дотор нь орсноо амар олон гоё байгаа юмны алийг нь авахаа ингээд мэдгүй ингээд зүрх бараг төг гээд байгаа маш. Тэгээ ер нь яг үнийг би жоохон shopaholic шүү guys. Тэрийг бас нэмэт хэлчихье. Сүрдүүлээд байгаа даа ч ш. Тэгтээ ер нь жоохон shopaholic. Юмнуудаа ер нь бол жоохон цэцэлгээд энүүгээр дүүрэн хийсэн байгаа. Тэгээ хамтдаа бүгдээрээ үнийг мэдлцээд явцгаая. За яана энэ минь ч бас. Тэгээ уг нь өмсөд үзүүл амар хөөрхөн штэ тий. Энийг Ганнамаас авсан заяа. 100,000 воноор авсан. Би энийг яагаад авсан гэж энийг ч одоо ямар складан гэдэг л юу гэдэг үлээ нэг ийм дюпнүүд байдаг штэ. Энэ гэрэл нь гоё харагдаж байна уу та хэдэд? Энэ хөшиг хаацсан чинь жоохон ингэж байна уу? Окей. За ийм юпг байдаг байхгүй юу? Энэ дээр ер нь бол тааруулж саяны зөвхөн тэр дээдлийн топыг авж байгаа байхгүй юу? Энэ хамгийн гоё юм нь урталтай ийм хөөрхөн бүстэй. Тэгээ өмсөхөд бүр үнэхээр охинлог харагдана. Одоо миний шагаагаар татчих байгаа байхгүй юу? Ер нь бол өмсөж үзээд яваад бай. Бүр амар хөөрхөн байгаад хамгийн гол нь штэ. Энэ юпгийг ч тусад нь өмсөж болно. Энэ дээдлийн юуг нь ч тусад нь өмсөж болно. Энийг болохоор би Эрдэнтийн төглөөс авч ирсэн санагдаж байна. Ямар тааж өмснөгээ бас цоошин нэрээ ерөөс өмсөөгөө. Амар гүнжлэг хөөрхөн байгаад доторх нь бүгдээрээ ингээ хийчихвэл илүү цэвэрхэн юм байна. Зөвхөн Джеймс Мэйсон дээр ч гэсэн өмсөж болно. А хэрвээ энэний орондоос өөр нөгөө бүгдээрээ юпг ч юм уу те шорт морт сонгоод өмсчин яг ер нь юу өмсөж байгаагаас шалтгаалаад өмсөж болох юм шиг надад санагдаж байна. Топто 10-аас 10. Та яг энэ аутфитэд хэдийг өгмөрөө надад бичээрэй зөө. Дараагийнх нь болохоор энэ цамц бас үнэхээр хайрламар заяа. Бүү үнэхээр үнэтэй авсан. Та хэдэд яг урдаас сайн харагдахгүй жиж магадгүй 250,000 вон гэж ийсэн. Chanel inspired гэх юм уу? Тиймэрхүү надад санагсаахгүй. Chanel-ийн нэг юм цагаан цэцэгтэй цамцууд байдаг штэ. Би бол нэг амар гэжсэн чинь өмсөд үдсэн чинь бүр айгүй хөөрхөн цамц байсан заяа. Хараг техникли энэ юпхэн дээр ч амар хөөрхөн харагдана. Нэг зурган дээрээс өмссөн байсан л та. Хоёр талаараа өмсчж болдог юм стичн маягийн юпг ахгүй юу? Гадна талаар нь болохоор бол энийг хамаагүй угаасаа торон ялалцсан юм шар дээр энэ бас амар хөөрхөн орж ирэх магадaltaй болно. Хамгийн гол нь эдрийн материал нь амар гоё зөө. За тэгээ ингэсэн энэ бүр амар инээдтэй. 250,000 вон гэдэг би Мяндууны тэр юмнаас авсан хгүй юу? Тэр их чинь дэлгүүр бол айгуу гоё. Тэгээ ерөөсө орсон чинь намайг зураг даруулахгүй, бичлэг хийлгэж болохгүй. Хүн гараар хийгддэг учраас иймэрхүү зүйлүүдийг ингээ болохгүй. Дээрэс нь хүмүүс ингээ нөгөө загваруудыг хулгайлаад байдаг гэсэн заяа. Хамгийн гол нь энийг яагаад нэмэлтээр авсан гэхээр би зүгээр энд нь унтсан байхгүй юу? Oh my god. Өмсгөр бүр зүгээр уушлаараа заяа. Зүгээр уушлаараа. Нэг л удаагийн өмсөлтөөр бодож авна гэж бодоагүй. Нэг олцсон дээрээ яадаг юм би авчээ гэж бодсон. Энэ 295,000 вон исэн. Айгүй өөрхөн баантаглаад тэр манекен дээрээс би бүр ингээ зургийн намыг авсан бол харуулах юмсан та хэд. Амар хөөрхөн би энийг харчаад бүр уулга алдаа заяа. Баантаглаж хараа бүр солиотой харагддаг юм билий. Зураг авалттай өдөр өмсвөл надад илүү зүгээр юм шиг санагдсан. Ажимаа гэж хэлэх муухай штэ. Онни монни гэж яагаад энэ хоёрыг нийлүүлээд 400,000 вон авсан заяа. Гэхдээ угаасаа тэгэл яадаг. Эний чи хардаа өвөл хавар намарч өмсөж болно. Чи нэг удаагийн хэрэглээ биш байгаа байхгүй юу? За, next one. Энэ цаанаа нэг амар хөөрхөн харагдаж байгаа юм сарнаатай
Ямар ч тач би нэг иймэрхүү юм харж исэн санагдаад байгаа. Заавал тэрийг бодож авсандаа биш зүгээр хийц мэдсэн айгүй гоё. Дээрэс нь нэг чинь гараар хийсэн юмдаа үн үг чадаад байсан болохоор надад айгүй таалагдсан. Нөгөө талаас энэ өмнөд болохоор би хуул сэлээс харсан TikTok-оос хайж агаад дүндэмэн дээрээсэн баха APM гэдэг 28-аас үүрийн 5 болтол ажилдаг. Тэгэхээр би зүгээр сонирхоод очиод үзсэн байхгүй юу. Тэгээ юм бол тэндээс аваагүй тэрнээс авсан юм нь болохоор зөвхөн энэ цагаан өмд энийг нэг 30,000 воноор авсан юм уу? Тилээтэй хамгийн гоё юм нь надад таардаг өмд ер нь жоохон ховор идэг байхгүй юу. Дандаа ихэнхдээ ингээд томдчоод эсвэл би ингээд асуулах хэрэгтэй болчоод идэг. Тэнгүүд энэ өмд болохоор яг болсон. Цагаан өмднүүд чи ихэнхдээ доторх нь боо болооч. Яг гэдэг. Дандаа сахилах гүйж идгээ. Юу? Хамгийн минь нурах чинь камерын минь унгаах гэж бай. Хогч шүүжээ. Ихийг цагаан өмнө тийм байдаг болохоор энэ болохоор дотроо юм хөөрхөн юутай байсан доктортой гэх юм уу тэгээд тэр нас надад айгүй таалагдаад дээдлаараа зөвхөн яг уу энэ цамц биш өөр зөндөө олон юм өмсөж болно хамгийн гол нь гоё эндүүдээ энэ топ хүртэл энэ дээр амар хөөрхөн харагдах гэдэг байгаа байхгүй юу энэ харанч гоё харагдана хамгийн гол нь энэ улаанд тааруулж авсан энэ улааныг та хэд өмнөх зураг мурагнаас хэрвээ санаж байгаа бол зөв баг ихэнхдээ баг зураг 50 гэж магадгүй ингэж орж ирснээ энэ уртлын одоо энэ уяа нь ингэж хоолоо бодог байхгүй ядар. Цагаан өмдөн дээр бүр амар гоё харагдана гэд тэгээд авсан байгаа. За энэ цагааныг бол бантаглах гэж бөө юм болдог учраас энийг бол би skip хийчээ. 150,000 воноор авсан. Энэ зүүн энийг өмсөхгүй бол нэрээ please. Дээрэс нь хар цагаан өнгөн юмнууд амар их байсан байхгүй дээ. Би ч одоо хар цагаан өнгөний одоо баг queen гэж хэлж болно шүү дээ. Дандаа л хар цагаан юмнууд байна. Тэгэхээр энэ удаадаа ийм blue dress авсан. Тэгээ энийг өмтөд өмсөж үзье. Гэл бүр ингээд шийдэж ядаж жагаад яг энэ цэнхрийг сонгосон. Угаасаа бусад өөр өнгөнүүд айгүй их байсан байхгүй. Яг наадмаар ч юм уу. Ер нь бол одоо 2-7 хоногийн дараа Япон явах гэж байгаа учраас Япондаас энийг өмсөж болно гэж би бодож байна. Миний энэ камер яагаад дэлээр яг яагаад нэг юм хийхээр сая камер унтсан байвал яах вэ? Өмссөн энэ гутлан дээрээ ер нь зориулж авсан. Тэгээ би ч нэг юм авахаараа дараагийнхаа юмыг дандаа араас нь авахгүй бол яг санаа мөрдөг байхгүй айгүй төөхтэй. Нэг бол хосоор наав, нэг бол ер нь бол авч иж санаа амарна. Би бас ер нь 10-аас 10-ыг өгнө гэж бодож байна. За үүний дараа болохоор штэ түрүүний миний ягаан өнгөтэй амир төстэй эмгтээчүүчэндээ ягаан өнгөнд дуртай гэснээ олон дахин өөр төрлийн ягаан өнгө аваад идэг шигтэй. Энийг болохоор би Zara-гаас авсан. 60,000 воноос 40% хямдраад би нэг 30,000 воноор авсан юм уу? Хөөрхөн санагдаад тилэ милэтэйгээ хамтдаа бас амар алцгараагаа эздээ. Хамгийн ихний тэр харуулсан энэ топ дээр өмсөд бас амар хөөрхөн харагдаж байгаа. Зооттой топ дээр ер нь өмсөе гэж бодож авсан. Мяндуунаас авсан явж байхдаа юу бүх томдчлоо. Би нэг угаасаа өмсөж үзээгүй шууд авсан байхгүй. Ер нь бол энэ дагаа хувцснуудыг ерөөсөн өмсөж үзээгүй тэр чигээр нь авсан. Арзмаараа хараад за бактер мэн гээд. Тэгээ тэлээгээрээ л ингэж байна. Урт нь бол яг болж ин заяа. Дээдлийн Mac нь бол бас хөөрхөн кихтэй бас амар юм сонин. Энэ хоёр нэг cross болох хэвээр юм шиг надад. Тийгэж мэдрэмж төрөөд ах юм. Cross болгоё гэхээр нөгөө энэ юу н хөрөхгүй, strap нь хөрөхгүй. Хасуулж иж өмсөхгүй бол тэгээ уг нэг хосоор амар хөөрхөн харагдаж тээ. Ингэж ч гэж бас ларай байхгүй. Тэгээ би энэ дээр нийлүүлээд энийг авсан юм. Гутлнуудаа бол задлаад ийцэн. Бүр амар хөөрхөн одоо углаарсан. Charles Keating гутлнуудаас айгүй дэжгүн үнэтэй юм билээ. Миний бодсноос би өмнө нь бол Америкт хахад нэг их амар ордоггүй байсан хгүй юу. Тэгсэн чинь Солонгос нэг тийм сонин материал нь гэх юм уу яг байгаа байдал нь бүр амар юм хөөрхөн их таалагдсан хийцэн. Уг нь яг энэ аутфитэн дээр зориулаад Япон руу аялахдаа ингээд өмсөд явчихна гэж би бодсон байхгүй юу. Эрдэнэтэд очихдаа нэг ойдолчин хчээр хасуулаад юпхэн томдоогүйсэн бол бүр амар гоё ингээд барьж яахгүй юу. Бүгдэл ер нь гандамаас баг хийгээд авсан юм уу. Энэ гутлыгаас авсан. Бас энэ тэнд одоо аялж явахдаа өмснө гэж 100 өмснө гэж одоо авсан байхгүй юу. Бас цоошин нэрээ 49,000 воноор авсан юм уу. Charles Keating гутлыг болохоор 89,000 воноор авсан юм байна. Энэс аяар хөөрхөн байгаа сте. Надаа уг нь ингээд зөндөө гутлууд байгаа л да. Одоо энэ минийг би Америкт ээж явахдаа авсан байхгүй юу. INC-ийн жоохон удаан бүр нэлээд удаан явах юм бол жоохон өвдөхөр. Тийм зуны яг углаашууд ч ерөөсөө хөл мөл өвдөхгүй. Өсгийдөө гутлахгүй баг явах амар дургу. Дандаа юм жижигэн өсгийдөө гуталт явах туртай учраас ер нь бол ингээл болоо. Алцгар санагдсан надаа. Энийг ингээ кросс ч олгоод өмсөж болох юм билэ. Ганцхан джинс өмдөн дээр авсан. За надад байдаг джинс өмд тэрэн дээр өмсөж үзцгээе. За дараагийнх нь энэ. Цөөхөн хідэн одоо өмддөөч гэдэг юм уу те яг ингээд байдаг өмднүүдээ ер нь мэддэг байхгүй юу? Нэг дээдлэлт нь заримдаа зохицуулах юм ингээд айгүй төвхтэй байдаггүй болохоор яг энэ өмдөн дээр энэ дээр яг харсан чинь миний энэ өмдөн дээр энэ гэдэг үг ямар хэлж байна баг 1 2 3 4 5 хэдэн удаа хэлж үү те. Дээдлийн топ нь илүү гоё харагдах юм шиг санагдаад авцсан. Тэгээ яг доотлын өөр юмар ч гэсэн ингээд орлуулад хийчих болох л бах. Яа нас айр дэжгүй байгааз. Ингээ зүгээр чөлөөт энгийн нааш цаашаа гарахтаа ч юм өмсчүүл зүгээр юм болов уу гэж бодсон. Дэжгүй гоё л штэ.
Хамгийн гол нь араасаас амар гоё харагдаж байна тий. Тэ ингээд жижигхан ийм нэмэт хад гоё яагаад байгаа байхгүй шүк гэд. Бүр яг таарж исэн. Ийм надаа цайвар джинс юусоо байдаг байхгүй юу? Нэмэлтээр болохоор жилетик магийн нэг амар хөөрхөн топ бидгийн. Тэрэндээ зориулж хүүхэнгийн юу авсан? Өмд авсан. Цагаан топод их байдаг болохоор доотлолт нь цайвар өнгийн нэмгэн иймэрхүү мавбал зүгээр юм болов уу гэж 44,000 вон. Энэ нас 44,000, джинс нь 50,000 вон нэсэн үү. За бараг л тэгэл миний авсан хоол ер нь бол дуусч байна. Би Мёндонд явж байхдаа нэг эмэг зүйлтний газар ороод бас айгүй хөөрхөн эмэгнүүд авсан. Тэгээ манай хэд бас ямар сандаа нагаад жижиг ийм гэрлэн бүрхүү шиг эмэгэнд амар дуртай байна гэд ийм эмэг байгаа. Энийг бас зүөхөр бүр айгүй хөөрхөн харагддаг заяа. Манган юм дээр биш зүгээр энгийн надад юм rose gold-ны юмнууд айгүй хөөрхөн зөгтөг. Тэгээ шигтдэг эмэг байгаа байхгүй юу. Үнэхээр хайр байсан энэ бүр нэгэн алцгаар. Бичлэгнээс харсан байж иж магадгүй. Амар зэвэн байгаа эцтэй. Амар хөөрхөн ингэ шиг гэд ингээд идэг. Энийг болохоор би угаасаа Монголд яж байхдаа авсан байсан. Энэ эмгийг бас хүмүүс айгүй асууцсан. Би чинь эмэг бүгжинд айгүй дуртай. Хурууны урд цуудаг бүгж би авсан юм байна. Би эндээс нэг мөнгөлгийг нэг шарыг нэг авсан. Мөнгө учраас ерөөсөө нөгөө зэврэхгүй. Нөгөө юм зүүцэн юм шиг мэдрэхгүй. Гэтэ юм айгүй өөр юм эстерик харагдаад юм хөрхөн бугуувч авсан. Надаа юм шар бугуувч амар ховор идэм билээ. Дандаа минийх чинь нэг тийм нарийнхан бугуувч удахгүй юу? Баг ингээд юм зүүсөөг нүдтггүй. Хамгийн гол нь би энийг эндээ зүх гэж аваагүй. Би буглагтаа зүх гэж авсан байхгүй юу? Инхээр бас илүү амар гоё ярд. Энд гэхдээ яагаад энэ мах цах гаргаад нүү. Ёо толгоо. Яа ойлгоор би ер нь жоохон ядарсан байгаа шүү. Ийм юмнууд авсан. Надад бол бүр үнэхээр гоё байсан. Олон дундаас ингээд алийг сонгох вэ гэд баярлсан болохоор яг тэр мөч ингээд би чи ер нь угаасаа хийсэндээ шопоголик. За тэгээд энэ хүртэл үзсэн та хэвээр баярлалаа. Тэгээд саяны өмсөж үзсэн аутфит болон саяны эсвэл топуудаас аль нь та хэдэд таалсан тэрийгэ комент хэсэг дээр бичцгээгээрэй. Энэ хүртэл үзсэн гээд манайхаа ихийнх нь ер нь Gangnam-аас авсан учраас бүгдээрээ Gangnam Style гээд комент хэсэг дээр үлдээцгээгээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баяр таа. Аннин Gangnam Style.